Монгол улсад анх удаага сэргээгдэх хүчин хүчний халаалтын системийн загварт төслийг Аранга аймгийн Чулууд сумын эрүүл мэндийн төв, Сүхбаатар аймгийн Наран сум хоёрт нэвтрүүллээ. Чулууд сумын эрүүл мэндийн төвийн халаалтын системийг бүрэн хүлээлгэж өглөө. 2020 оны 6 сараас эхлэн энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Энэ ажлын хүрээнд эрүүл мэндийн төвийн барилгын дулаалгын алдагдлыг бууруулж бүрэн засварыг хийжээ. Мөн 80 кВт-ийн хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр 800 кВт-ийн багтаамжтай хуримтлуур агаар ус төрлийн 90 кВт-ийн хүчин чадалтай дулааны нацаосны барилга хүсрэлтийн ажлыг дуусгажээ. Төвийн эрчим хүчнээс хараат байдал бас энийг бол ангижирсан. Хоёрдугаарт бол халаалтан дээр бол бид нөөцнээс бас татгалзаж ирсэн дулаан алдалтыг бууруулж байгаа учраас засварын асуудал бол бас эмнэлэгт бас тодорхой хэмжээгээр хийгдсэн гадна одоо фасад байна, бүх цонхнууд бас дулаан алдалтыг бууруулахаар бас жилсэн гэсэн. Ингээд энэ үндсэн 3 бүтцтэй хөрөнгө оруулалт хийгдэж ирсэн. Чулууд сум нь Аранга аймгийн уулын бүсийн хүйтэн сумдын нэг. Сумын эрүүл мэндийн төв 2842 м квадрат, 2 давхар барилга нь 2005 онд, өргөтгөл нь 2020 онд ашиглалтанд орсон эдэж дулаан алдагдал ихтэй эмч ажилтнууд хэвтэн эмчлүүлэгчид сэрүүн хүүтэн орчинд ажиллаж эмчлүүлж байсан. Одоо эмнэлгийн эмч ажилчдын ажиллах орчин нөхцөл бүр харьцангуй дээрцсэн. За хэвтэн эмчлүүлэгчдийн бас 5 дахьтай аюулгүй орчинд үйлчлүүлэх тийм ээ, тэр нөхцөл бол бүрэн одоо хангагдсан. Урд нь бол одоо бид нар яадаг байсан гэхээр түүхийн нүүрсээ айд хөлдөг, агаар бохирдуулна, тийм ээ, тэгээд эмнэлэг маань хүүтэн, за тэгээд өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн бага насны хүүхдүүд хэвтгэхэд бол дандаа гадаа гарч одоо бийцдэг, тийм ээ. Тэгээд тэр бүх байдал бол өнөөдөр арилсан байна. Хуучин бас хэрүүхэн, зузаан гутастай, тэгээд ор хонгон гүйцэж чадахгүй гарч ирэх тохиолдол байдаг гэсэн бол одоо бол 5 дахьтай сайхал бол дотроо 0 мөлтэй болох тэр сайхан 5 дахьтай сайхал эмчилүүлж байна. Эрүүл мэндийн төвд сэргээгдэх хүчин хүчний дулаалгын системийг суурилуулснаар 81 тонн нүүрс төрөгчийн давхар эслийг бууруулж, жилдээ 40 тонн нүүрс төлөхгүй болж, цахилгааны зардлын 12 сая төгрөг, дулааны зардлын 25 сая төгрөгийн хэмнэлтийг хийж байгаа гэсэн үг юм а. Системийн үйл ажиллагаанд 2 жилийн баталгаат хугацаа өгч байгаа. Цаашид ямар нэгэн доголдолгүй ашиглах зорилгоор эмнэлгийн дулааны мэргэжилтнүүдийг шатараалсан сургалтуудад суулгаж эхэлжээ. Уг төсөл эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банк Яполсын цэцэглэн хөгжсөн эрсдэл дэсвэртэй Аз нумхан далайн бүс нутгийг зохицлоог сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжсэн байна. Яполсын засгийн газар болон Азийн хөгжлийн банктай хамтран санаачилсан цэцэглэн хөгжсөн эрсдэл дэсвэртэй Аз нумхан далайн бүс нутгийг зохицлоох сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа сэргээгдэх хүчин хүчний халаалтын төсөл юм а. Төслийг эрчим хүчний яам хэрэгжүүлж байгаа нийт 2 сая Америк долларын буцалтгүй тусламжийн хүрээнд Чулууд сумын эмнэлэгт халаалтын системийг нэвтрүүллээ. Систем нь 80 МВт-ийн хүчин чадал бүхий нарны эрчим хүч болон зай хураахрын системийг ашиглан эмнэлгийг халаагаас гадна илүү гаргасан цахилгааныг сүлжээнд нийлүүлж аймаг болон сумын орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн юм а. Бидний сан санаачлагыг Монгол Улсын засгийн газар дэмжсэнд маш их талархаж байгаа. Монгол улс 2030 он гэхэд дотоодын нийт эрчим хүчнийхээ 30%-ийг сэргээгдэх эрчим хүч болгоно гэдэг үүрэг амлалтыг олон улсын өмнө хүлээсэн. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татгаад эрчим хүчний яамнаас онцгойлон анхаарч, орон нутгийн дэд бүтцийн шинжилэл технологи ахиц амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарч байгаамаа. Одоо сэргээгдэх хүчний чиглэлээр эрчим хүчний яам болон одоо бас гадны байгууллагуудтай хамтарч ажиллаж техник эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгаа их ажлуудтай явж байгаа. Тэгээд бид нар аймгийнхаа орон нутгийн хөгжлийн сангаас тодорхой одоо бас төсөв мөнгө шийдэж чадвал эхний эзэнт одоо аймгийн төв дээр бол одоо 10 МВт-ийг одоо нарны эрчим хүч батарейны хамт одоо хийх нь тээзүүгийн боловсруулах ажлуудыг хий гэж ингэж төлөвлөөд судалгааны ажлыг хийгээд явж байгаа. Чулууд суман дээр нарны их усүр гэдэг систем нь орсноороо согмын алдагдлын талаар буурж байна. Хоёрдугаар хэрэглэгчд маань чанартай эрчим хүч буюу 220 вольтын ашиглах боломж нь бүрдэж байгаа. Дээр нэмээд аваар сад гарлаа гэхэд энэ сум маань өөрөө цахилгаан эрчим хүчээр тасралтгүй байх боломжийг бүрдүүлсэн төсөл болж байгаа. Энэ төсөл хэрэгжснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол ард иргэдэд их тав тухтай хүрэх юм аа. Би өөрөө эмч байсан хүний хувьд бол маш их олзуурхан хүлээн авч байгаа. Нарны буюу сэргээгдэх хүчин хүчний энэхүү системийн нийт хүчин чадлын 80 хүртэлх хувийг эрүүл мэндийн төв зөвхөн хүүтний улиралд, дулааны улиралд 40% ашиглана. Үлдсэн хувийг сумын эрчим хүчний хөөсөөр болгох бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар 160 кВт-аар 80 орчим айлыг чанартай сэргээгдэх хүчин хүчээр хангаад байгаамаа.